Монгол улиралны зүүн эрхэм нэвтрүүлгийн санаачлагч хөтлөгч Ануужин өнөөдөр сэтгүүлчдэд хандаа мэдээлэл хийж Монгол улиралны зүүн эрхэм нэвтрүүлэгт дахин шин зочин үрж бичлэг хийхгүй байх санал гаргаснаа мэдэгдлээ. Энэхүү нэвтрүүлгийн санаачлагч нь Ануужин төдийгүй нэвтрүүлгийн оюуны өмчийн гэрчилгээ нь мөн түүнд байдаг болохыг тэрээр тайлбарласан юм. Энэ оны 1-р сард Hero Entertainment студиэс Монгол улиралны зүүн эрхэм нэвтрүүлгийн дүрс бичлэг алдагдсан. Энэ үеэр Hero Entertainment-ийн захирал найруулагч Баатар энэ бол зохион байгуулалттай бүлгийн хийсэн үйл ажиллагаа бичлэгийн хулгай байсан гэж олон түмэнд албан ёсоор мэдэгдсэн билээ. Өнгөрсөн 3 сарын хугацаанд Монголын цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж цөөн хоногийн өмнө эцсийн дүгнэлтээ гаргасан байна. Энэ мэдээлэлээр үндэслэн ямар нэгэн гадны том бүлэглэл ороогүй гэдг нь тодорхой болж цагдаагийн байгууллага дүгнэлтээ гаргасан гэж харж байна хэмээн Анууж ярьлаа. Ийм учраас тэрээр Монгол улиралны зүүн эрхэм нэвтрүүлгийг энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдтэл санаачлагчдын хувьд түр хугацаагаар төвлөрүүлэхээр болжээ. Монгол улиралны зүүн эрхэм хэмээх энэ нэвтрүүлгийг энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдтэл санаачлагчийн хувьд түр хугацаагаар дүтгэлзүүлэх болсноо энэ хэвлэлийн хурлаар мэдэгдэе гэж бодож байна. Үдээг хүртэл хийгдсэн Монголын телевизүүдээр цацагдж байсан нэвтрүүлгүүд бол цацагдаад явах бах. Шинээр хийгдэх Монгол улиралны зүүн эрхэм хэмээх нэрийн дор хийгдэх шинэ нэвтрүүлгүүд бол Монгол улсын оюуны өмчийн хуулиар зохицуулагдана. Харин Hero Entertainment студийн зүгээс Ануужингийн дээрх тайлбарт хэн нэгний уран бүтээлчийн шийдвэрээр нэвтрүүлгийг зогсоох болох асуудал биш хэмээн тайлбар хэлээ. Тэдний мэдээлснээр Монгол улиралны зүүн эрхэм нэвтрүүлгийн зохиогч ирэх нь Ануужин болон Баатарт байдаг байна. Одоогийн байдлаар 13 эрхмийн оролцсон дугаарыг бичжээ. Иймээс дээрх дугааруудыг гүйцээж цацах гин харин эрхчлийн цагаан сараас эхлэн Монгол улиралны зүүн эрхэм нэвтрүүлэг дэлхийн монголчууд гэсэн цуврал нэвтрүүлэг болон өөрчлөгдөн цацагдах юм байна. Энэ бол маш олон уран бүтээлчид баг хамт олон бүтээлчид хоёр Монгол монголчуудын оюуны өмч бүтээл. Тийм учраас энийг хэн нэгэн хүмүүс одоо хэлээр зогсоогч юм. Өөрөөр хэлбэл Монгол улиралны зүүн эрхэм нэвтрүүлгийн хар дүрсүүд яагаад алдагдав? Түүний ард хэн байсан бэ гэдг нь илрэх хүртэл Ануужин өөрийн санаачиж эхлүүлсэн нэвтрүүлгээ хийхгүй байхыг Hero-нд мэдэгдлээ.